Камертон цамхгийн 12 дугаар давхарт өглөөний нар тусаж оролцогчдын дараалал хөвөрсөөр Камертон 2 шоуны 1-р шатны шалгаруулалтын 2 дахь өдөр эхэллээ. Сайн байна уу Монгол орон? Камертон 2 шоуны 2 дахь дугаар та бүхэн төлөвлөхөд бэлэн болоод байна. Камертон 2 төслийн ерөнхий зохион байгуулагч V Production боловсрол сувгчдын Music Box сувгад амжилттайгаар хүргэж байгаа юм. Харин өчтөр орсон оролцогчид маань шүүгчдийн өмнө байдаг бүх авьяасаа шавхсан гэж хэлэхтэй. Тэгвэл яг өнөөдөр энэ бүхэн үргэлжлэх болно. Мэдээж залуус тэнцлэр 155 төгрөг болон 5 жилийн продюсерын гэрээнд нэг автомаар ойрхон очих юм аа. Өдөрт та бүгдийг өнөөдөр сонирхолтой оролцогч болон авьяастай залуучууд өөдөөхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгээд мөн 150 сая төгрөг хүний амьдралд тоолсон байна. Харин орж байгаа 760 гаруй оролцогчтой хамт хийдэг. Өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн зүгт хамтдаа Камертон 2 Ингээд зураг авалтын мотор дугарч шүүгчд суудлаа эзэллээ. Харин энэ өдрийн эхний оролцогч бол 116 дугаартай Дүлгөөн. 116 дугаартай Дүлгөөн маань та бүхний өмнө байна. Дүлгөөн сайхан залуу байна. За, өөрийгөө танилцуулаарай. Өөрийгөө рекламаарай. Хүрэлт байгаа хөвгтэй Дүлгөөн байна. Тэгээ 116 гэдэг номероор оролцож байгаа. Чиний давуу тал? Сайхан бололт. Сайхан хоолойтой. Өөрөө бүжиглэхөө. Жүжиглэн гэдэг бол мэдээж бас бусад оролцогчдоос даваа тал болж байгаа юм тийм үү? Жүжиг тоглож байсан юм. Үгүй нэг кино тоглож байсан. Ямар кино тоглож? Зүудний башаа гэдэг. Зүудний Башаа. Юу юм Монгол кино? Монгол кино. Ямар дүр тоглож байсан? Сайн санахгүй нэг Сомочин гэдэг дүр тоглож байсан. Сомочин хэдэн настай байсан юм? 13-тээс баруун байсан. Тэгэхээр бас өмнө кино тоглож байсан гэж юм байна. Нэлээдгүй өөрхөн туршлах бодлуулсан гэж ойлгож болж байна тийм ээ. Нүр хагарсан гэж ярьдаг шүү дээ тийм. Бусдын өмнө гараад ичгүүгээр яг өөрийнхөө бэлдснээрээ тий сандралаа дараад тэгж дуулж чадах уу? Чадна гэж итгэлтэй л. За өөр хийх зүйл үү? Өөр хийх зүйл үү? Үнтэй. Жохон сандраад байгаа юм шүү. Сандрахгүй байна гэдсэн чинь сандраад байгаа юм шүү. За би чаднаа л гэж хэлмээр. За баярлаа. За чи чадах баха. Ийшээ гараарай. Сайн хэвээс. 116 дугаартай хүрэлт байгаа хөвгтэй Дүлгөөн байна. 116. За манай Дүлгөөн чинь хэддүгээр анги хөвтлээ? 11-р анги хөвгт. 11-р анги. Ямар дуу вэ? 1973 James Blunt бас. За давай. Simona, you getting older. Your journey's been etched on your skin. Simona, wish I had known that what seems so strong has been and gone. I will call you up every Saturday night, and we both stay up to the morning light, and we sang, here we go again. And though time goes by, I will always be in a club with you in 1973, singing here we go again. За баярлалаа. Танаа сургууль чи англи хэл заадаг уу? Чи англи хэлний ангид нь сурдаг уу? Өөр дуу байна уу? Өөр ахын дуу байна уу? Арай нэг айлуутай ч юм уу? Тэг саяных чинь тэн гэлээ байхгүй чи нэг зүгээр нэг юм техник дуулахгүй байна. 3 4 дуу нот нь л эргэлдээд саний дуусан дууч. Өөр дуу нахын дуу. Өөр дуунууд бэлдсэн үү? Заахын дуу. Яг хамгийн сайн дуулдаг. Өөрийнхөө хоолоогоо илүү сонсогдохоор таниулахаар тийм дуу дуулдаа. My life is brilliant, my love is pure.
I saw an angel, oh that I'm sure. She smiled on the subway, but she's still not a man. But I won't lose no sleep on that, 'cause I got a plan. You're beautiful. Тааш явах уу? За яваад үзэлтэй. Яваад үзсэн. Яа. You're Хөрөхгүй байна You're биш. beautiful. You're beautiful. You're beautiful. It's true. I saw your face in a crowded place, and I don't know why it's you. 'Cause I never be with you. За хан саяны жоо зүрдээд жоо уурсан гэж магадгүй. Яагаад гэвэл чиний өмнө орж ирсэн бүх хүмүүс яг тэгж дуулаад байгаа байхгүй. Хандуу тэрний нэг нь байна. Ахтай бити гомдоорой. За мэдээ. Ахын доо хэллэг гоё. Тэгээд бид нар болохоор одоо ирээдүйн 10 жилд Монголын нүүр царай болж чадах үст тийм хөвгүүдийн хамтыг гаргаж сонирхолтой байна. Ахын доо нас залуу байна, хүүхдээр байна. Ирээдүйд магадгүй чи альтернатив маягийн хамтлагийн дуучин болвол чиний хоол аяг гоё болох хаа. Би бол үнэхээр гэж бодож байна. Гэхдээ заавал альтернатив хамтлагийн дуучин болох гэдэг хан чухал биш. Хичээлдээ бас давхар сайн анхаарах хэрэгтэй шүү зэ. Их баярлалаа ахын доо. Хоолойгоо задлж өөр юу нэлийн задлалт дуулаарай. Тэгвэл чи уг нь дээшээ идэр чинь арай өргөн юм биш чиний хоолой чинь. Тэгээд чи тэрийг ерөөсө гаргаж бидэрт үзүүлж чадсангүй. Тэгэхээр энэ удаа чи тэнцэхгүй. За. Гэтэ чамд ирээдүйд боломж байгаа шаханд үү за. Энэ удаадаа тэнцсэн. Яас. Картаа. Чи чинь юу яадсан? Жүжиглээд исэн, дуулсан гэсэн яасан? Тэнцсэнгүй шүүгчнэр юу гэж байна? Шүүгчнэр юу гэж байна? Өөр тийм том болоод альтернатив чиглэлээр л явах хэрэгтэй байсан. Нэг ч авахгүй. Цэнтэн байна уу? Монгол маань юу болчих даа. Оо тийм үү. Бас чам чи болцоод өөр юм нэг харсан ба шүү дээ. Тэгээ том альтернатив дуулах уу? Байдлаас Жиж бол альтернатив камертай 2 сумо гэж чинь явал янз бүрийн юм тайл юм шүү дээ. За дүүрс сэтгэлээр өнөөс дээ. За дүүр үзэгчтэй юу хэлэх вэ? Камертай шоу ямар санагдаж байна? сайхан шүү. Яста маш сайн. Күстэ маш сайн. Сайхан шоу гэж байхаа. За амжилттай. You're beautiful. You're beautiful. You're beautiful. За нэр билээ. Ганц. Камертаа 2 шоу таны хүсэл мөрөөдөл мөн үү? Хоёр дугаар аяг. Ирдэ. За ирдэ. Бэлтгэл сайн хийсэн юм дээ. Таньц юм дээ. Бачаа. Аяг. Аяг. Одоо аль чигсуу дөрөв хүрсэн. Жоо сандарч байна гэж Жохоо. Ийм дараахан битээ байгаараа тайзан дээр гараад байгаа. Би яаж үлдээсэн шиг. За. Одоосэн би над ирмэлээд гэсэн би тэнцээ дараагийнх нь 724 орц чи тэр чигээр тэнцээ. Тэгээ камертай шоунд ялагч тэгээд 724 маяг гарч ирдэг. Миний хувьд бол мөрөөдөл юм. Мөрөдөл зүг. Мөрөдөл юу хэрэгтэй вэ? Хамгийн гол нь. Эхлээд. За ээжс ихний шатнд амжилтсан. За баяр таа. Дахан yes. Анжелтэй. Сайн. За хичээг. Зударсан зогтож явсангүй 6 сарын бороо нөлмөс шиг харин үдэм бүсгүй над руу зөөлөн ширтгэж найсахын үед чи дэргээд эцэг байсан галтай дурлал согтож гансарч яванда үнсэлчи сүлжийн хоохны доо зүлэг охин аштай бүсгүй үргэлжид хүсэж байх юм сархтын амтанд
Билуурч явсангүй Үнэн голоосоо хилээж хайрт минь харах тусам намайг мөрчээгөө Усэж нэг тэгсээ Нэцээ Чамдан би ширэнсээ Хайр гэдэг инзэхэн зүрхний наймдаа Дахилтайсан сонсч ил доо. Дахилтаа явуулаад шууд. Дахилтны юм л үү? Тийм үү. Дахилтгүй дуултай. Оо тийм үү. Тэ амар гонхтой байна. Тэ хоолойчин гарахгүй байна. Гэтэ уучлаарай. Үгүй л гэж бодож байна. Энэ рок попын өөрөө чинь бас хайр наргүй актер орчлон. Тэгээд нэг чиний хоолойч юм бол яг тэрэнд алцахад бол бас нэг тийм юутэй биш л байна. За миний хувьд бол бас тэнцэхгүй юм байна. Наа гэж айгуу тийм. Ийм дуу гэж байхгүй л тийм. Чинь step by step гэж одоо английн үг байна. Шатчтаар ахин гэж. Яг энэгээр ч бол би чамд өгүүлэгтэй. За би бол үгүй гэж. Хичээлдээ сайн хараа. Харин тийм. Тэгээд үгүй. За би үгүй. За ихтэй. Заавчлаа. За амжилт хүсье за. Оо яава. За яасан юу Дооч юм болох тийм хоолой биш юм гэж байна. Яагаад ийм амар шивэр дуулаад байна? Мэдгүй зэн ингээс сонсож. Зарим айгүй л багш. сандарчлаа. Миний хувьд бол дуугаа дураа сонгосон гэхдээ яг миний алдаа. Тэр нас намайг амьдралаа удаа гэж байна. Тэр бас миний хувьд зүйлсэн зөвлөгөө хаа гэж бодож байна. За амжилттай. За энэ юу биш. Дуулах мөрөдлөө бити хаяарай. За баярлалаа. Нэр дуулдгүй хүн гэж барыг ороод байхгүй тийм. Дуун дургүй хүн гэж энэ ороод байхгүй. Тэгэхээр бас нэр оролцож ирсэн маш олон хүмүүс байгаа. Гэхдээ энэ дундаас бас зориг гаргаад тийм ихтгэлтэй өөрөөртөө ихтгэлтэйгээр ирсэн 724 залуучуудад бид тэрийн зүгээс баяр хүргье. Мөн үзэгчдийнхээ зүгээс тийм бүгдэнд нэчээгэр гэж хэлье. За, хойно дугаар 83 гэрж байна. За. За миний нэр юм лээ. Бат мөнх. За, хэрэг сандарч байна. Гайгүй. Өөрөө багаас дуулах сонирхолтой тэгээд маа ээж ах гэснээр дуулдаг гэсэн. За, бити сандраарай. За, энэ бол чамд олдох боломжтой байж байгаа юм лээ. Чи өөр хэрэг бэлдсэн. Бэлдсэн сэлцээ. Чи яагаад ингэ сандраад байгаа юм бэ? Бити сандрал та. Сайн хамсаагаш. Нэг гурыг Ээж их чинь дуулдаг гэсэн. Тэгээд би бага байсан болохоор нэн сайн мэдхгүй. Тэгээд урлагт гоолт төрсөн гэсэн. Тэгээд урлагт хөл тавиад 20 гаруй жил болсон гэсэн. Тэгээд тэрийг уламжлаад энэ дууны урлагт хөл тавихаар шийдсэн. Багаасаа нэмтэд орохч маш хичээсэн. Тэгээд өөрөө багаасаа дуулдаг гэсэн. Энэ тийм цаа бол миний өсөлт мөрөдөл болохоор амжилттай болсон. За, чамд өсөлт мөрөдөлд өрөх чинь амжилт хүсье. Өөрийн өсөлт мөрөдөлд өрхийн төлөө хэлж. За, амжилт хүсье. За. Бити сандраарай. За. Сайн мэцгноо наа Батүх гэдэг хоёулаа 83. 83 тий. За. За юу вэ баги? Баги хэдгээр ингэ? Сургуулийнхаа хамтд дуулт юм биш те. Ямар хамтлагтай? Могол атак. А? Могол атак гэдэг. Могол атака тий. Атака. За бид дөрөв нэг атак хийгээч. Тэгээч. За ямар дуу юм? Нянс жирийн Монгол ах.
За, жоохон чангагүй атагтай. Навч шаргалтах намрын арай надтай надах салхины айсаа бодоршин сууга чиний өмнөр ичингэрч гарснаа би санахтаа жири Монгол охны дэлгөөхөн харц юуны учир над дээр тусваа намрын түгэл чиний хэндүрийг анхудаа би гарч билээ жири Монгол охны дэлгөөхөн харц Жири Монгол охны дэлгөө гэд жоох ингэж явуул та. За. Жири Монгол охны дэлгөөхөн харц юуны учир над дээр тусваа намрын түгэл чиний хэндүрийг анхудаа би гарч билээ хүсэлдээ дэлсэн. Сайхан да. Хөөрхөн дуулт юм байна ханда. Тий. Айгуугаа ивлэгхэн хөөрхөн дуулт юм. Атакт сургуультай танахан тоглолтод тавьдаг уу? Сургуулиуд тавиал явчихна тий. Сургууль мургуулаас хүүхдүүд өөрөө танилцуулж. Хідүүлээ гэдэг юм билээ. Дөрвөлээ. Сургуультай чиний их зөв чи хоббигоо чөлөө цаг өнгөрүүлж байгаа юм байна. Сайхан найзуудтайгаа тэгээд өнгөрүүлээ л. Надад чинь чамд бол хор болохгүй. Яг шууд ингээд чи тайзан дээр гараад олон түмний өмнө гарахт бэлэн бол арай л биш байна да. Тэгээд энэ шоуг яг хийх цагаас өсвөлэл яа 4 гишүүнтэй хамтлаг хайгаад байна. Тэг яг миний дээр хайж байгаа, харж байгаа, хүлээж байгаа хэмжээнд арай өрөхгүй байна л да. Юм чис миний хувьд бас жоохон тийм л байна л да. Тэгээ одоо энэ мед эба болдогоорт чамайг таалагдуулахад уулын эхлээд их гоё эхэллээ. Тэгээд өөртөө итгэлгүй бай. Хоёрдугаарт нь би чам шипи өглөө шүү дээ сая. Чи одоо шалгалтанд орж ирлээ хий чинь за чи ингэчээр заа. Өглөө чи тэрийг сайн хуулж чадсангүй. Өг үсгийн алдаатай хуулчлаа. За тийм байна. Хандаа ихтэй хөөрхөн дуулт юм байна шүү за. Чи хамтлагтай ямар үүрэг гүйцэтгэв вэ? Одоо нэг дуулт гэх нөгөөдөр чинь бол бодвол хипхопын өгүүлбэл л гэдэг тий. Тэгээ чи бол яг тийм хипхоп хамтлаг дээр ингээд дуулаад чи болж байна. Айгүй өөр хаалт байна. Гоё. За би бол тэнцлээ гэж бодож байна. Үгүй ээ. За миний хувьд үгүй л гэж байна. За үгүй ээ. За уучлаа. Яасан шийдвэрс. Яасан өвдөгчдөг хэдүүлээ хоёул гуруулаа сэтгэлээ аваа штэ өвдөгчдөг. За яасан. Тэнцэж ицсэн бай. Оо. Яач вэ? Яас юм болоо гэж юм төгөө тэгээд. Шүүгч юу гэж юм? Мөнгө алдсан. Шүүгч юу гэж юм? Ууртай нь. Бага. Сая зарим шүүгч зарим нь загнаа гаргалаад л шин. Чам загнасан уу? Гү. Загнаа. Шүүгчтэй юу гэж юм? Хондож чинь үү? За яг тэ чи хүн сэтгэлээс зангираад байх юм. Битээ ингэлтэй. Эхний яг тэ чи энэ бол зүгээр эхнийх штэ. Чам дараа дахиад төшөө зөндөө боломж олно тэ. Өөр юу гэж юм бэ? Шүүгчнээс танд хэлэх үгүй нь. Тэгээ та нарын өгсөн зөвлөгөөгөөр цаашдынхаа хэмжээнд оролцсноо л гэж. Тийм. За нэг хөлсөө ярьчих. Хамаг хөлсөд гарцсан биш. За сайн амьсгаа гараад Ойл нь ойл юм амьсгаа аваад орсон дахиад буцгаад амьсгаа гарч. Уул миний чаддаг яас гэж гарч авах юм бол гэсэн чинь. Гэхдээ яг тэ энэ бол камертай хоёр шоу те. Энэ бол супер шоу. Чи гэхдээ энэ шоунд орсон чамд бол нэр хүн дээр те. Чамд гоё гоостэй. Тийм. Ха? Тийм. Я хоолой зэгрээд. За дажиг үстэй те. За амжилт хүсье. Ирээдүйд чи амжилт хүсье за. За баяр та. Ажид нөөрөө байлцах ингээд агшаад тахаас тийм амар их хүсэлтэй мөрөөдөлтэй бүх юма зориулаад ингээд ярьсан. Тэгээ магадгүй үнэхээр сэтгэл зүрхэн байлаа гэж бас үнэхээр боломжтой байх бол бас хэцүү л те. Гэхдээ л бас хэцүү байна яа.
Араагаасаа орсон залуус бас л тэнцэхгүй гэсэн хариутай тайзнаас буулаа. Харин тэдний араас дуулах оролцогч бол 87 дугаартай Мөнх Эрдэнэ. За ингээд дараагийн оролцогч маань 87 дугаартай Мөнх Эрдэнэ. Сайн байна уу? Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байна уу? 87 дугаартай хамаагийн Мөнх Эрдэнэ. Тэгээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Одоо Камертон хамтлагийнхантай уулзах болсондоо маш их баяртай байна. Тэгээд энэ хувь завшин олдсонд бас маш их баяртай байна. Тэгээ би одоо яг орохгүй сууж ин маш их сандарч байна. Би хөгжмөжийн коллежийн одоо 10 дугаар ангид сурдаг. Би хөгжмөжийн коллежийн одоо 10-ын бай ангид саран туяа өгчтэй. Одоо ингээд 5 дахь жилдээ сурж байна. Тэгээд контрас мэрэгчлээ сурдаг. Манай мэрэгжлийн мөг шалтан туяа өгч гэж байгаа. Контрас гэдэг нь ямар хөгжим бэ? Контрас нөгөө босоо хийлэн. Бас хөгжим тоглодог, дуулах дуртай. Тийм дуулах дуртай. Хэр удаан болж байгаа вэ? Ер нь нэг говьх багасаа дуулдаг гэсэн. Байсан ч гэжтэй зүгээр гэр орноо. Анх удаа тайсан нар гарч дуулах гэж байгаа юм. Дууны хувьд шүү дээ. Энэ тэнцээнд одоо амжилттай ороход бол мэдээж нэр хүнд, алдар нэр юу вэ те? Тэр бүхнийг олж явна. Одоо магадгүй Монгол улсын одоо шилдэг бой бандын нэг болчих юм лээ. Хөгжим тоглох нь дуулахтаа ер нь ялгааг нь хэлэхгүй юу? Аль нь чам илүү амархан бэ? Яг өөрийгөө мэдрэхэд бол дуу, тэр мэдрэмжээ гаргахад бол хөгжим. Тийм л да. Тийм амархан хүн л. Гэр бүлийнхэн чинь урлагийн өмс байдаг уу? Баггүй. Баггүй та ганцаарх урлаг дуртай. За тэгэхээр сэтгэл зүрхээ шингээгээрэй. Баярлалаа. Амжилттай дуулаарай. Эргээд амжилттайгаар эргэж уулзна гэдэгт итгэлтэй байна. Манай урлагийн сургуулийн чинь арай л ондоо байгаах гэж би бодож байна. За баярлалаа. За амжилт хүсье. Сайн байна. Сайн байна уу? Таахан энэ өдрийн төргий. Дугаараа? Тэг 87. 87 Мөнх Эрдэнэ. За. Хөгжим үжих юм байна те. Контрбас. Dream Touch гэж хамтлаг байд юм уу те? Гарах гэж байгаа. Одоо гарч байгаа юм. Шинээр үү? За. Чи хэдвэр курс вэ? Би 10 дугаар. Курс ороогүй гэсэн үг тийм. Тий. Хайд ямар стил дээр дуулт ямлагч юм. Бид нар зүгээр ингээ ээлж ээлж ярэ. Тэгээд юм тийм R&B юм байна. R&B юм. Бас хүн багш шин үү? Тий. Бас багш. Сайн зүгээр. Орохгүй бол бас хүн багш нүрж гэрчээ. Юу дуулах гэж байна? Тиможингийн файрын зарлаа. За дуул. Сайн манай үжиг үжих нэг аа. Зүсрэх боротат яргын дэлбэтэй хавраар зүрүүлж над руу учрал илгээвөө зүдлээч юги дэрэл харц зүрхний хайрыг гэрэл байвуу дэврүүн хөвгөний гэнхэн сэтгэлээ Надад дууны тагтаас нь дуулсан. Чи шууд R&B гоё дуу л та. Англи дуу мэдгүй. Хурдан жоо. Англи. Хамаг чи нэг юу дуулт нэг наад дууч аяг уутгах юм шүү дээ. Саний дуулчихсан. Айгуу гоё орж ирчээ. Хөгжим үжигний хувьд бол наад ч юм бол ерөөсөө яаж ч дөрөвдөө хөгжим үжиг байгаа юм. Нэр чи жоо хурдан те. Хурдан жоох юм R&B маягийн нэг одоо дуу дуулдаг та. Тэмчих гээд шүү дээ. Нэг жоохон хоолойны техник шаардсан нэг тийм дуу байна уу? Сонирхолтой сонсогчоор. Тийм. Тэгээ заавал бүтнээрээ хэрэггүй өөрийнхөө хамгийн гоё таалагддаг хэсгийг өөрийгөө илэрхийлж чадах хэсгийг дуулчих. За. Миний хоол бол одоо хамтлагт ийм одоо үр дүнтэй гэдэг юм л харах хэрэгтэй байна. Can you feel the love tonight? It is where we are. It's enough to make a kings and the vagabonds that we got this far. Can you feel the love tonight?
За. Самади. Дажгүй. Өнгө алдах юм алга тий. Хоолойч бол гоё л юм. Чи чинь 16 настай зү тий. 15-тай супер. 15-тай гэдэг гоё дуулж байна. Надлаа таалагдлаа. Нэг 2 жил нэг сайн дуулж байгаа л хөрөөд ирмээр. Одоо бол арай л надад болохгүй. За би бол одоо харъя л гэж бодож байна. Надад бол бас таалагч. Яг хоёлаа. Чи өөрөө юу гэж бодож байна? Сайн дуусна гэж бодож байна уу? Муу дуусна гэж бодож байна? Таарах нь. Шинэ слаг дуулж чадах уу? Итгэлтэй юу? Итгэлтэй. Юугаар хандгалах юм? Улаан зангаагаар. За би юу? За би бол тийм гэж бодож байна. За ч одоо хоёр тим хоёр үг бас. За боог шийдэл харагдаад. За тэгэхээр бид дөрвийг ерөнхийдөө бид нэг хаяа ингэ санал ингэ нийлээд ингэ хуваагдаад байгаа. Яг юугаараа вэ гэхээр одоо шилүү яг чиний хувьд гэх юм бол одоо яг хөгжим бүжгийнх за тэгээ одоо хаамтлаг ийм бол тэгээ сонгодог хөгжмийн мэрэгжил эзэмшиж байгаа хүний хувьд бас хангалтгүй чанарууд шаарсан баг л та. Миний хувьд бол яг чамайг boy band хамтлагийн нэг гишүүн болоод явах юм бол бас цаашдаа шатандаа яаж явах нь гэдэг чинь бас хармаар санагдчих. За тийм учраас чамд бололцоо олгоё. 2 дугаар шатандаа чамайг бид дөрөв харах нь байна. Чи сайн бэлтгэх нь байна. Одоо 2 дугаар шатандаа иймэрхүү байдалтай байна гэдэг бол байж болохгүй. Яагаад тэгэхээр бид чинь маш богино хугацаанд маш том хандлага гаргаж ирэх юм бодолтой учраас. За тийм амжилт хүсье. 2 дугаар шатандаа уулзъя. За баярлалаа. 87 дугаартай мөнхөрсөн Макс Мол дэлгүүрийн нэр бүхий карт барьгаад байна. Энэ карт бол таны 2 дугаар шатны тэнцсний илэрхийлэл болж байгаа тийм үү? Гэтэ өөр хий те 15 настай хөвгөтөхөд бас те. Боломж юм биш те. За шүүгчдийн хамгийн өгсөн үнэтэй зөвлөгөө нь юу байв? Хамгийн сайн хэлсэн үг нь юу байсан бэ? Юу гэж байна? Одоо нэг урлагийн сургуулийн хүүхд болохоор жоо хангалтгүй байна. Урлагийн сургуулийн хүүхдийн хувьд тиймээс чигээрээ гэж болдаах тэнцвэлсэн. За тэгэхээр өөрөө ч юм лээ тэнцвэлсэн байна. Дараагийн шатнд итгэлийн битгий албаар илүү сайн хичээгээд бэлдээд ороод ирээрэй тийм ээ. Дараагийн шатнаас нь сандрал гэдэг зүйл бас байхгүй болох байхаа гэж бодож байна. Амжилт хүсье. За ийшээ гараарай. Камертой 2 шоуны эхний шатны шалгаруулалтанд иргэн тавтаа байна. Камертой 2 шоу төслийг дэмжин ажиллаж байгаа ивент гишүүн нартай талархал илэрхийлье. Өглөө эхэлсэн шалгаруулалт төр завсарласны дараа 84 дугаартай Батууд, 89 дугаартай Ганбат нарын ор хэлж боллоо. Үзэгчдээ дараагийнхаа оролцогчийг та бүхэндээ танилцуулъя. 84 дугаартай Батууд. За яасан хөрхөн залуу хүнсүнсгөө бодсон уу юу? Угаасаа юм. Арга. Би өөрөө урлаг тайртай, урлаг дуртай, дуулах дуртай тийм үү? Тэгээд энэ шоунд ороод ер нь бол төрүүлнэ. Би хамтлагийн гишүүн болно. Тийм л зорилготой явж байгаа. Ер нь бол оргилт руу гарах гэж натсан гэж бодож байна. За манай шалгаруулалт маань үнэхээр амжилттай явагдаж байна. Бас манай шүүгчд манаас ядарч байгаас бас хойно ажиллаж байгаа ажилчид манаас нэлийн ядарч. Гэхдээ энэ бол ядарч юу биш. Хамгийн гол бидний Камертой 2 шоуны хамгийн туйлын зорилготой шилдэг
boy band-ыг бий болгох. Энэ бол зорилгонд өргөнд бол маш олон хүмүүс ажиллаж хөдөлмөрлөж байна. За ингээд дараагийн оролцогч үрж байна. 89 2 дугаар. За хобби. Ер нь бол бильярд тоглох хоббитэй да. За тэгвэл энэ дуулаад тэргөө бильярд өгөө гэсэн дээрээс юм шиг. Гэхдээ тэ нартай зүйл байх аа. Би багасаа дуулж байгаад нэг хэсэг нэг дуулахаа болцсон. Тийм байсан чи найз зүгээр бага найзууд нь чи ороод үзэлтэй өөрийгөө сориод үзэлтэй ийм дээр ихтэй. Тэгэл ер нь тиймэрхүү юм гэр бүлийнхэн засаг хэмжээ тэгээд орсон да. Эрдэнэ дотоос зориод ирсэн юм. Тийм зориод ирсэн. Маш гол зам байсан байна. Энэ тэнцэнд орох гэж их бэлдсэн дээ. Их бэлдсэн үү? За хэр их бэлдсэн үү? Ер нь ямар багш нар бэлдсэн үү? Одоо ганц байгаа багш гэх юм бол манай хичлэн. Хичин дууны урлагийн дарга юм уу? За гэр бүлээс нь дууч хүн байгаа юу? Байх. Удам бол байхгүй. Удам бол байхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол дуулчтай хүмүүс л дээ. Мэдээж хүнээр заалгаж, боловсрж иж бас нэг ёсны оргил төрдөг. А нөгөө талаараа бол хүн төрөлхийн авьяастай хүн гэж бас байдаг штеп. Тийм хүн бол бас оргилд бас сайн гарч чаддаг. Тэгээ бас нэг юу гэдэг штеп. Ганцхан хувь авьяас 99% хөдөлмөрлөж иж үлдсэн хувь нөхөж авдаг. Тийм болохоор бас багштай бас өөрийн хөдөлмөр байх хэвээр. А бас авьяас. Нэг хувь авьяас гэж хэлсэн штеп. Тэр бол төрөлхийн авьяас гэж бас ойлгож байна. За жишээлбэл мэдээж камертай хамтлаг юм байна. Мэдээж камертай хамтлагийн хоёр энэхүү шоуны дараагийн Монголын түүхэд үлдэхээс бас нэлээд том бой банд бий болгох та. Энэ чиний бодлоор ямар байгаас гэж үзэж байна? Яг ингээд яг юу мөрсөн дээ урд нь ингээд камертай хамтлаг ямар байсан бэ те. Одоо тэгээд манай камертай хамтлагч айгүй сайн байсан. Одоо Монголоос дэлхийн зиндаанд гарах тийм яг дуучид айгүй ховор байдаг. Тэрийг бас Монголын нэрийг дэлхийд гаргасаа гэж бодож байна. Би бүр багасаа дуусан л та. 1-2 дуурайгаас эхлээд дуусан. Тэгээд нөгөө нэг өсвөр насны үед нөгөө хөвсөн хоолойны өөрчлөлтийн үед дээр багш маань зөвлөд чи угаасаа ийм хоолойд нөгөө чи жоохон эсрэг дуулахаа болохгүй бол чи хоолойны хөвчийч тасалж мэдээ шүү гэсэн нэг тийм тавигдаад тэгэл ер нь нэг хэсэг засардал тэр чигээр явцсан да. За. Сайн байна уу? Сайн бацгаана. Оо, хэд дугаар 84 Өтрөө ирийн Батууд. Яа. Батууд уу? Батууд. Эрдэнтийнхэн байна тий. За гоё биш. Хизээ ирсэн эрдэнтээ. Тэс нэлээд цагаан сарын өмнө ирсэн. Хэдэн настай л ирсэн шүү дээ? 10. Хэдэн настай л вэ? 17. 17. Гитараас тоглолцсон биш тий. Гитар нэг сайн биш. Өөрөө сурсах гэхээр мэргэжлийн үнэт талаас байна. Шүүмжлэх. За 80 дугаартай гамбаттай орцож байна. За. За зүмээс хамтаж ажиллана. Шүтээс хитэмсэх те. Оёотын. 80 те. Борон бүтэн чим. Чим нэ. Зурх бас дуртай юм. Тий. Юу зурх вэ? За яг тодорхой яг стил юм уу жаа. Хүн зурх уу? Хүн зурх уу? За тэгвэл чи намайг яаж зурх вэ? Айгу амарх шүү. Айгу амарх. Галайч. За яаж зурх вэ? Таныг бол юу телефон бариад хайцсан дээр за ингээ ирч хүчээ гаргаад өргөж байгаа. Дараа бодчих. Дараа бод. Чи өөрийгөө яаж зурх вэ? Өөрийгөө хүчлэн юу талцсан гитар гарцсанаар. Тийм. За. За өнгө бодож өхөр болцоо. Ямар дуу бэлдсэн бэ? Гадаад дуу болсон юм. Өөрийнхөө дуртай л яг чи өөрийнхөө л хоолой харуулсан дуу. Нэo. One and a million. Одоо ирч хүчтэй гэж байна. Бие барихгүй. Орж исэн шиг байна. Гүн сэтгэлийн уцыг чамтай гүн нүрийн хөвөнд хуваалцъя их шиг дууга чамтай гандуулъя инхри дотн хонгор мэн гүн сэтгэлийн уцыг чамтай гүн нүрийн хөвөнд хуваалцъя их шиг дууга чамтай гандуулъя инхри дотн хонгор мэн Been all over the world,
Done a little bit of everything, little bit of everywhere, with a little bit of everyone. All the girls I've been with, things I've seen, it takes much to impress. But sure enough, you go, it makes your soul stand up from all the rest. Baby, I can be your love, but I just don't know. Girl, baby, one thing is for certain. Whatever you do is working. All the girls don't matter. In your presence, can do what you do. There's a million girls around, but I don't see no one but you. Ер нь нэг тийм нэг гоё ямар ч хэдий нэг арай нэг цоглогдоо тийм дуу чам сонгох дуу байна уу? Цоглогдоо. Ямар ч дуу гэж зүгээр чи тэр дуугаал биднэрт ингээл нэг хүрхэхээр л болоод байгаа. За. Ирхүүгээ. За. Орсын цагаан хусган хайрын төгөл нахяасан. Оюутан гинэн залуунаас мөрөөдөл дунд цэцгэлээсэн. Girl, you're so one in a million. You are, baby, you're the best I ever had, best I ever had. And I'm certain that there ain't nothing better. No, there ain't nothing better than this. Хөөхөнд бол жөг нь болж байгаа юм тийм. Жоох яагаад авчихсан шээ. За ер нь бол дайжгүй шүү. Чи дэ өшөө гойгоо бие задлах хэрэгтэй. Чи 2 дугаар шат руу хэрвээ орлоо гэдэг бол чиний хичээл чинь яаж зохицуулах вэ? Харин нөхөөл бол. Ирэл гэдэг нөгөө очиод хичээлийнхаа дундуур бэлдээл тэгэл юм бол. Чи нэг юмараа одоо жоох хонгорцээ. Юугаар хэрчээ саяны орж ирсэн хүмүүсээс хамгийн илүү хэл. Надад маш их таалагдлаа. Миний инээд хүрлээ. Намайг сэргээлээ. Ангар мөрний цолон долгон вайсин аянд хөвөлсөн анхны хайрын болцоогоо хүний нутагт үлдээсэн нүжэди паршла мая. За. Надад таалагдж байна таалагдж. Даамэдэг өстөг. Тийм үгүй. За би бол тийм гэж хэлье. Надад бол чиний яг дуулж байгаа юм чинь таалагдахгүй л орилоо л яваал л та. Зөвөр нэг автон дотор байж байгаа шиг. Би бол үгүй л. За би тийм гэж байна. Окей. За окей. Дүүлгээ хоёртой зөвхөн шатнд оолцсон. За амжилтсэ. Найм. Space. Амжилтсэ. Хоёрдугаар шатанд амжилттай оролцоорой. Тэнцлээ. За ерөнхийдөө дөрөв нэгсэн. Яа. За баяр хүргэе. За баярлалаа. Гэсэн сайхан мэдээлэл авч ирээ. Pepsi шинэ сонгох Монгол хаа. Зээл жоохон бодлогдсон тий. Яг хөө сандраад юм чааш тий. Тэгээд асуу годондоо багш хэцүү шүү дээ. За баярлалаа. За бид дөрөв хэлсэн чинь манай залуучууд өөрөө өөрсдөө ихтгэлтэй байвал ялан дээр бид нар хийж чадахгүй юм байх үстэй. Би чамд хэлсэн. За шүүгчнэр 2-2 гэсэн. Яг ч хамгийн гол чамаас асуусан. Чамд амар ихтгэлтэй өгч амар ихтгэлтэй гэж хэлсэн тийм. Өөд ихтэй байх. Зөө. Ихтгэлтэй байсан сайн. Ихтэй байсан. Юм шүүгчтэй гэсэн хамгийн сайхан үг. Хамгийн сайхан үг нь намайг дуучин бол чи төрүүлэн гэдэг ингээ явах юм бол их амжилтанд хүрнэ. Би чи өөрөө бахарх сэтгэл бахарх сэтгэл мэдээж төрөлгүй яг бас дуучин гайлт чи нэг мараа өнгөр ингэсэн. Тэгэхээр юугаар юм бол гэсэн чинь чи орж ирсэн одоо 84 хүртэл орж ирсэн хүмүүсээс хамгийн шилдэг чи байсан. Тэр л хамгийн чичиг гэсэн. Дууг сэтгэлээсээ дуулах хүн төдөө сэтгэл дуулах бол тийм байхгүй. За нэг бас бэлтгэл дутуу бас тэрэн дээр ажиллаж байгаа бол та сэтгэл гаргаж чадсан. Тэгэхээр том юм л та. Тэгээ тэрнээс давж гарахыг л хичээнэ. чадна гэж бодож байна. Чадна. За амжилт. Гэтэ чи хамгийн гол нь ихтгэлтэй байх хэрэгтэй. За баярлалаа. За баярлалаа. За хоёрдугаар шатнд үзье. За тэгээ. За. За хэм билээ нэр? Цогц жавхлан. За цогт толботой шүү цогц жавхлаа. 106 л. Эрдэнэ ш. Эрдэнэ юу байна? Хандаа.
109. За ямар дуутай ярив? 100. Бас энэ шоунд орж байгаас юу чи баг урт нэртэд н орно шүү. Ховхон нэр авчих. Жавхлан төгөлдөр гэж. Их гоё нэр. Сайхан нэр биш үү? За ямар дуутай ирсэн чи? Камертаны чиний үг. Бэлдсэн миний ээж үү? За тэгвэл миний ээж талаа. Сандарч байна ах энэ. Битээ сандраарай за. Fly me to the moon, let me play among the stars. Нүдэ тасаны хөвцөж, дүрчин сэтгэлээс холохгүй. Ээжийн бүвэндөө, мөгтөлөг дууны эхлэл, миний ээжийн чам. In other words, baby kiss me. Гэрлийн асаа хэсэг суулаа, гимгүй өөрийгөө өрөвдлөө. Ээжийн бүвэндөө, мөгтөлөг дууны эхлэл. Let me sing forevermore. You Яагаад тэний авчих вэ? дотоодж байна чиний үг. Хайж байсан. За хоёлаа. Миний ээжийн аш. За. Хандаж байгаа эрүүгээ зуураад байна. Тий. Нөгөө дуу дуулахт ч үн чинь ам эрүү чөлөөт байх хэрэгтэй байхгүй хийлээд чи. Тэгээд ингээд албаар ингээд эрүүгээ зуураад. За хоёлаа. Юмсан шоунд оролцоод ирсэн чи их баярлаа тэгээд. Оролцсонд баярлаа хэрчээ. Тийм болов гэж бодсон. Чам Чи зөвл таагаад байна. ер нь гадарлаад байна. Гэтэ чамд өөрийгөө дахиад илүү илэрхийлчихэр дуу байна уу? Асаж байгаа галын дүүл дээр усан нулимс унгахгүйгээр алтан нарыг чиглэх хамтаа ургаарай. За усан. 15 настай гэд хөөрхөн дуулт юм байна. За. Өөртөө тэгэхээр жоо ихтгэлтэй дуулгал хэрэгтэй юм байна. За. Магадгүй чи нэг 5 жилийн дараа заяа. 6 жилийн дараа захиур авах биш. Тийм үгүй юу? За миний хаар үгүй гэж бодож байна. Танаа? Үгүй. Боги. Үгүй. Даавчлаа. За авчлаа. Миний хувьд үгүй гэж байна бас. За. Хичээлээ сайн хийгээрэй за. Чиний урд сэлисний сайхан ирээд байгаа. Гэхдээ хамтлагийн гишүүн биш чи ганцаараа бол илүү зүгээр болоо л гэж бодож байна. За баярлалаа хандаа. Миний бурамч дөө. За миний л ганц шоу шүү. Дараа дахиад зөндөө шоу болно шүү дээ. За камертон гэдэгт нь л чухал байгаа юм л та. Ер нь тийм камертоос л өөр дууны юунууд шоунууд зөндөө болчих шүү дээ. Камертон гэдэгт нь л ер нь хамгийн чухал. Тэгээд л орж байгаа. Энэ бол мэдээж камертон хоёр шоу. Чам таалагдсан уу? Гэтэ жоохон сэтгэл дандар таалагдлаа тий. Тий. Хэцэг болохоор тий. За яг хөө жидэгтэй сэтгэлээр оноо тий. За амжилт хүсье. За. Өөр шоунд орох юм боос гэхдээ. Орно гэх. Наац гоё итгэлтэй байхгүй. Дуулах урлагийг аавсаа эзэмшиж, Камертон 2 шоуг зорин ирсэн дараагийн оролцогч хувийн дугаар 77 Отгон Заяа буюу Оги. Аавынхаа дуулах дуртай алтан шар зам дууг аялаж, аз бас өөртөө итгэх итгэлээ илүү сайн олж аваад Камертон 2-ын тайзнаа гарлаа. За ингээд налахын нийт тэ үзэгчтэй та бүхэндээ танаа нутгийн нэг залуу өрж байна. Тэг 77 дугаар тавьчихсан юм лээ. Оги. За Оги нутгийнхын тамирчилгээ. Сайн байна. Тэгээд энэ тэмцээнд орж байгаадаа маш их баяртай. Энэ тэмцээнийг маш их удаан хүлээсэн. Энэ тэмцээнээр дамжуулаад миний амьдралаас тодорхой хэмжээгээр бас өөрчлөгдөх гэж бодож байгаа. Тэгээд энэ тэмцээнд амжилттай оролцсноо л гэж бодож байна. Надад ч дуулгүй хамтлагтай. Үгүй. Зөв. Чи бас гоё шоу хонд бас гоё явцалж ирсэн гэдэг имиж дээр ажиллаж гэсэн юм байна. Тэгээд юу танаа гэрийнхнээс чи юу урлагын байд уу? Тэгээд манай аав. За. Манай аав ордон дуулдаг байсан. Тэгээд манай ах нар баг ихэнхэн дуулсан доо. Дээрээ 3 ахтай. Тэгээд хоёр нь бол дуулдаг. Тэгээд манай ихч дээр ганцхан ихчтэй. Тэгээд ихч манаас жоохон дуулдаг. Гэрээрээ л орд дуулдаг та. Одоо энэ шоунд ямар дуу дуулах гэж? 3 дууны 38 та. 38 та. Чи юу дандаа аав амар хайртай байх тийм. Тий. Урд нь Камертоны дуу монд их дуртай гэсэн багтаа их сонсдог байсан. Тэгээд одоо яг ингээд урд нь ингээ гараад дуулж ингээс үзүүлээ ингээ шалгуулна гэдэг. Сэтгэл амар өндөр байна. За амжилт хүсье. За сандарч болохгүй шүү. За. Тэд дугаартай лээ. Тэд 77.
77 юу те? Ог юу? За. За ямар нут болох юм? 3.38. 3.38. 38 таа. За. 38 та бимэ амьд сэрүүн зүрх шиг гуниг баяраар дэрэгдэн амсж өссөн голомт минь тунаж хөхрөх утааны өнөрнийг илүү тулгандороо шилээсэн үнсэн хүртэл ондоо жахан тэрл бууцсан дээр жаргалан орхиж зовлон гонүрээ. Хэдтэй лээ нас чинь? 18. 18 тай. 18 настай хүн гэхэд арай л хуучинсэг дуудууллаа гэж би бодлоо. Хуучинсгээ дуугаа чи өөр дуу сонгохгүй дээ. Тэгээд хоёрт нь хоолны тембер юу гэдэг чинь бидний хайгаад байгаа тийм хоолны тембер биш л байна да. Тийм голны нөгөө шин залуу үеийн бой банд гарах гэж байгаа. Тэгээ шалгуур өндөртэй, шагналын сан өндөртэй, цаашдаа олон жил явна гэдэг тийм юу харж байгаа учраас бид нар нэлээд хатуу шүүж байгаа юм л бус шоунуудыг бодвол. Миний хувьд гэх юм бол чамд холоо байна уу? Байна. Чадал байна уу? Байна. Тэ? Итгэлтэй байна, гоё байна. Жохон гүндгүүл. За тэгээд миний хувьд мэдээ. За би энэ удаа тэнцэхгүй гэж бодож байна. Тэс ондоонуудыг харах юм бол бас байж болохоор ч юм шиг харагдаад байна. Би нэг тэнцүүлээд үзчихмээр л. За би бол үгүй. Үзүүлэхгүй аа. Жон бодоод. Чи нэг өөр дуугаа. Аш тэнээр уушлаа. Яа өөр дуунаас бадгийн ч юм уу нэг хэсгийн дуулах учраас чи хамгийн гоё хэсгийн заяа. Тэрийг нь дуулаад өгдөө. Тахилтан ч юм уу юу ч үгүй. За. Онгийн өнгөөр сарны тэрхэн гэрэлтэд ölüm хорвоо гайхалтай сайхан дуугаан өргөх хүчин тэрхэн болзоонд дурлалт хосууд жаргалтай сайхан ганц хүслийг харт мөргөлдөх сайхан ганцхан чиний тухай бодох сайхан залуу насны учрал бүрдийн дуу сайхан заяа түшиг хонгорч сайхнаас сайхан. Вау. Чисто. Сайхан. Тэштэй, болж штэ. За тэнцүүллээ. За ингээд Хоёр ийм журууд байгаа. Хэрвээ санал тэнцсэн тохиолдолд мөрөгчдийн анхлах одоо хамтлагийн анхлагч болдоо мэн эцсийн шийдвэр гаргана. Тэгэхээр одоо хэдүүлээ болдог ямар шийдэх юм аа. Ямар их тэнцэж байна. Тэ. Ингээд хараад дуучин хүндээ ингээд дууга бодож дуулах хэрэгтэй байхгүй юу? Чиний хувьд болохоор ингээд ямар сайхан ядаг сайхан гэд ингээд байгаа байхгүй юу? Яг чи гоё ингээд тэр дууга бодоод ингээд ийм юм чи алга байна л. Тэгэхээр нөгөө миний гол тэнцвүүлэхгүй байсан гол юм маань урлагийн хүн чинь дотроос тайзны өмгөр дотроос ингээд тэр дуугаа орд би ингээд бүр ингээд ингэдэг ийм юм л би хараад байна л. Тийм учраас би бол үгүй л гэж бодож байна. За окей. Уучлаарай. Яа юу бол. За энэ норд нь шоу штэ. Тэгэхдээ магадгүй миний өдөр чи гайгүй дуусан юм зү. Чи 2 дууд 38 даа. Хүн ямар дууд болох юм хамаа авахгүй. Тэгэхдээ чи 38 дууд өгшин дуусан болохоор тэр бол тийм утгагүй асуудал байсан тийм. Ха? Энэ чи Ямар ч мэдрэмж байна. юм чи бас сандарч байгаа. Тийм бас ойлгох хэрэгтэй шүү дээ. За окей. Зөвхөн сэтгэлээр бодсон. Энэ зүгээр ихний асууж штэ. Окей. За сайхан Сайхан. Окей. Ямар бол чи бидэрт манай шоунд оролцож байгаа бидэд бас туцаад чамаа өдөх хэрэгтэй байхгүй юу? Тийм үгүй чамд би ингээ хайцдаг шүү дээ. Ойлгож байна. Энэ дээр битэн дээр. Чи яах вэ чи хөөш? Гоо ингээ шайл ялцсан. Чи би шүүгчнэр чи юу ч хэлмээр байна. Ха? Тэгээ боломжтой хэсэгт чи шүүгчнэрт хэлэх гэсэн үг байл чи тэд нар хэлж болно шүү дээ. Мухал байдаг. Юу муухай. За энэ хэлцээд надад ч сонирм хэцүү нөө. Тэ санал бол чи тэнцүүл тэнцгээр байсан байхгүй тийм үстэй. Сая чамд 2 санд ирсэн тийм. Тэгсэн чи нөгөө хоёр яатсан. Тэг яаж ерөнхийдөө камертан анхлах ахлаж болдоо байгаа л да. Магадгүй тэрний үг сонсох хэрэгтэй. Гэхдээ уул нь миний өдөр ч гэсэн боломж олгох юмар санагдсан байхгүй. Тэгэл өөрхий
Зоригтой биш шүү дээ. Темир нараа. Сайхнаас сайхан биш шүү дээ. Дууны сонголт яах вэ? Цоглог л биш шүү дээ. За. Замжил. Тэнийг ордог гарах шааш. За харахгүй юм. Ялчгүй нөө хоёр шүүгч тэмцүүлээ. Хоёр шүүгч нь тэмцүүлээ. Тэгээ ерөнхий шүүгч нь камер тавлах ялч болдоо юм болохоор жоохон боломж олгох. Гэтэ миний бодлоор бол энэ тэгээ өдөр нутгаас налаах тэгээ ер нь энэ тэнэс ирж байгаа оролцогчд бас тодорхой хэмжээний боломж олгоод өгөөд яасан бэ гэж бодож байна. усны шагаяо 아무තර하니 샤리가 바나 산슨 저리승 헤렉 워르데 할튼 샤르잠테 샤반 사хан учрал зэрэг бүрдэх айны жолоод шибан Дуучин болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй залуусын ирээдүй нэг удаагийн үгүй гэсэн хариунаас шалтгаалж зогсох учиргүй юм. Алдар нэрийн зүгт тэмүүлэх замд тохиох бэрхшээл бүхэнтэй тэмцэж байж хүссэндээ хүрдэг гэдгийг нийт оролцогчдод сануулъя. Камертон 2-ын тайзнаа гарах дараагийн оролцогч Тэлмүн. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 100 залуусын төлөөлөл болж орж байгаа түүний хувьд Камертон 2 шоунд 90 дугаартай оролцож байна. сайн бацхан уу. Зинхэр дэлгэцээр үзэн суугаа бүх үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг эдгэр чулууны Тэлмүн гэдэг хувийн дугаар 90. Хувийн дугаар 90. Азийн тоо юу нэр яг тэгэхээр би 1990 онд төрсөн. Одоо 21 настай. Тэгээд энэ тоог бэлгшээж. За алдар юм лээ. Эдгэр чулууны Тэлмүн. За өмнөөс дуулж бүжиглэж байв уу? Үгүй ээ, ер нь бол дуулж байгаа. Ер нь уулгүй хэлэхэд их багасаа дуучин болох мөрөөдөлтэй. Гэхдээ би яг өөрийгөө хэр дуулдаг гэдгийг бас сайн мэдэхгүй. Тэгээ би өдийг хүртэл ерөөсөө ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцож байгаагүй. Дээр нь хин нэгний өмнө гарч дуулж байгаагүй. Тэгээд ер нь өөртөө дуучин байсан гэх юм уу. Тэгээ хэрвээ би дуучин гэж өөрийгөө бодох юм бол гэхдээ яасан гэхээр гинт нэг тийм хүсэл эрмэлзэл айгу төрсөн. Тэгээд тэрэндээ шатаад Камертон 2 гэдэг шоу, гол нь Камертон гэдэг хамтлаг, тэгээд энэ үргэлжлэл болоод явна. Дээр нь зүгээр нэг тийм реалити шоу биш те. Их гоё нэр хүндтэй ганцхан удаа тохиох юм боломжийг яад энийг үзээд алтай гэж бодсон. Юу чамаа энд орох чи эсрэг үсэн байна. За ер нь би нэг их олон хүн хэлээгүй. Дээр нь ер нь их нууц судалтай л орж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд ганц хоёр найз тийм. Бид нар бүгд дэмжсэн ч юм уу те. Нандин хүмүүстэй хэлсэн. Тэгээ ер нь бол нэг юм хэлээгүй, буруу шараагүй бас нэг очиргүй дэмжээгүй. Тэгээд манай найз охин надад санал тавьсан бохгүй. Чи нэг ороод үзээч чи яад ингэ. Би тэр болтлоо ерөөсөө ямар нэгэн тийм бодлол байгаагүй. Тэгээд тэгжил яг л юм бүртгүүлсэн. Тэгээ өнөөдөр ингээ ирээ суусан юу хүлээгээ сууж байхад айгүй хэцүү байт юм байна. Гол нь нөгөө хэрэндээ л бас бэлдсэн. Гэхдээ яасан гэхээр яг ингээд тайвшрах гал те өөрийгөө тайван байлгах гал айгүй хичээсэн боловч яг ингээд цагаа тулахаар бас тийм амар биш юм байна. За амжилт заараа. За. Сайн. За хэд дугаартай лээ? Хувийн дугаар 90. 90. Тэлмүн тий? Спорт аль төрлөөр хичээлдэг? Ер нь 10 жил байхдаа сакс тоглодог байсан, гандбол тоглодог байсан. Тэгээд бэртлээс болоод ерөнхийдөө Ямар дуу вэ? Squid-ийн Break Even гэдэг дуу. I'm still alive and I barely breathe. Just pray to God and I don't believe it. I got time while she got freedom. Өдний шил авчих юм да. Шилээ авчаад болчихсон. Цааш хамтдаа боломж өглөө шүү дээ. Зүгээр чи бидрээс аяа сандах юм байхгүй. Ерөнхийдөө чи хоолоо эхэлчлээ шүү дээ. Бид нэр яачлаа. Одоо чи зүгээр 50 л яачих. Чи эхэлсэн хоолоо чи нэг аяг хөөрхөн хоолоор эхэлж байгаа. Ээл 50. I'm still alive and I barely breathe. I'm just pray to God and I don't believe it.
I got time, what she got freedom. Cause when the heart breaks, no it don't break even. The best days will be some of my worst. She finally met. That's Баяж штэ гоё штэ. Sorry. Би үг нь харж байгаа дуулж болох уу? Яа. Зүгээр. Тэ. Надад бол хитрхи их дуулсан чинь хоол. Чи ярих уу би ярих уу? Асууж. Чи шүүх үү? Тэ. Надад бол айгүй гоё санагдлаа. Гоё нюанстай байна, өөрийгөө өгүүлж чадчихээн, өөрийгөө гаргаж чадчихээн, нүдний харц чинь гоё байна. Тэ. Олон нюанс ч айгүй гоё байхгүй. Яг тэр чанга аяар болж байгаа тэр дууны мэдрэмж чинь айгүй гоё байна. Тэгэхээр чи бас тодорхой хэмжээнээс өмтэй байна гэж би бол бодож байна. Тэр үг мөн мартах яах вэ? Тэр байдаг юм шүү дээ. Тэр чи сайн бэлдсэн байна. Санийг хилдсэн байна. Өөрийгөө бүрэн гаргаж чадаагүй дээ уурч үрээд байна. Дуугад бүтэн болж байна. Шилээ хоолмар санагч. За. Жогоос сандруу юм а тий. Ер нь битээ сандарч, ер нь сандраад айгаадах юм байхгүй шүү дээ. Сандарлаа гээд ондох юм байхгүй л дээ. Тэгээд өөртөө итгэлтэй дуулвал бүр гоё л болох байлаа. Тийм үү? Тийм ээ. Тийм ээ. За тийм. За. Гарчны үү? За. Энэ тэнсэн Sound of Mongolia гэх. Чи харин ихгүй дуулдаг хөхтэй шүү дээ. Сүүлийн хоёр бол бас болж шүү. Явчихгаар л хөхтэй шүү. Гоё байна ингээд шүүгөөдэй. Ер нь бол бас түүхтүүдийг бодвол сая оронгуудаа ерөөсөө ихний 3 мөр дуулаад алдсан байхгүй. Тэгээд үгээ мартцсан тэгсэн үгээ марчлаа гэсэн. За яг дахиад хэлгээд дахиж эхлээд 4 дахь юм мөрөн дээр дахиад алдчихсан. Тэгээд тэгсэн чинь ерөнхийдөө бол миний хувьд жоохон онцгой байна л да. Ягаад тэгэхээр яг өөрийнхөө дуулыг гэсэн амаа дуулж чадсан гаргаж яваад Тэр нюанс тэр хоолой хайж байгаа гэдэг хөөх ихгүй тий. Тэгэд юун дээр хоёрдугаар шатн дээр ямар дууд болох нь ойлгомжтой. Тэрэндээ сайн бэлдээрээ. Хэрхэн сайн бэлдэх нь танаас өөрөөс чинь шалтгаална. Тэгээ 3 дугаар шатанд орох үгүй чинь мөн бас танаас өөрөөс чинь шалтгаална. Тэгээд ерөнхийдөө ингээд нэг цээжинд нэг юм бүглэрсэн юм шиг амьсгаа авахд аягүй хэцүү. Амьсгаа ингээд авчтаад дуу дуулах байтуул болт юм байна. Тэгэл ерөнхийдөө нэг тийм паянтай байж байгаад сая ороод бас нэг тийм амжилттай дуулж чадаагүй л те. Ерөнхийдөө эхний дууныхаа эхний бадгийн бараг 4 мөр хүрэхгүй хэмжээнд дуулаад алдсан. Тэгээд азар тэнцчлээ л гэж би бодчих. Тэгээд дээр нь би ганцаараа дэмжээ. Би ер нь оролцож бүх оролцогчтой бүгдийг дэмжиж байгаа. Ягаад тэгэхээр те Монгол дахиад нэг гоё шиг бой банд групп гарч ирэхэд би стартаа үлээж байна. Тэгээд таамжлал заа баярлаа. За. Дэш. За дараагийн оролцогч юу? 85. Өөрөөр дугаар 85. За хэн блэ танилцъя? Баасан. За мөчтэй нэр. Мөгч байгаа. Баасан. Хаад фурдаг байна. Монгол Улсын техник коллежид. Энд шоунд оролцох болсон шалтгаан. Нэгдүгürt камертаблыг багаас сонсдог байсан. Тэгээ өөрөө нэг ямарваа нэгэн байдлаар уралдах юм болох айгүй хүсэл мөрөөдөлтэй байгаасаа. За баасан дөрж айлт гэх байна. Боолтой. Хэдэн онд Улаанбаатарт орчихсон бэ? 2000 онд орчихсон. Хэдэн жил дуулж байгаа? Зөвхөн сонирхлоор л ингээл гэр орондоо найз нөхдөйгөө уулзаад гадуур дуугээл дуулаад одоо ер нь жил 2 жил энэ гоё бүжиглээд биеийнхэн гоё чөлөө барьсаа гаргачих юм юм чинь. Одоо дараачийн угаасаа шатн дээр үстэй. Яа, наац гоё шээ. Наац гоё шууд дараагийн шат тэнцсэн үү? Тэнцсэн. Өдөр шүүснүүд ороод л шууд явчих тий. Орж юм аа шүү дээ. Тэнцсэн гэдэг эцэг аа шүү дээ тий. Дөрөв шүүгч нарын маань хинээс нь илүү айж тэр л намайг ер нь тгээ хэлчих үү дээ. Илүү чангатаа тэр хүн гэж бодож айж имэж байгаа шүүгч байна уу? За бүгд л тэгчихвэл ер нь бол тэгэл амархан гэж аахгүй л тий. За. Амжилт гэсэн юм. За. Hello. Айланд дуустай Монголын
Алсын уулаас цэнхэртэн мөня хартгаа зулай дээрээс төөнхөө тэр дөрөнгөх охин чамайг аяхтай тарагнаас яргүй юу нэртэнэ Тэрэлгэн хүндэдсэн ээжигээ дэмэви хараагүй ёо Заавч хэрэгч юу Алсын уулаас цэнхэртэн гэж дуулаад байна. Сурж байгаа мэрэгжилчин надад таалагдлаа. Ахын дөө мэрэгчлээ маш сайн сураад мэрэгжлийнхаа ажлаар маш өндөр амжилтанд хүрээрээ. Тэнцэхгүй хаа. Хөштэй. Тэгээ өнөөдөр чамайг бэлдэж ирсэн ч гоё харагдаж байна. Тийм баярлалаа. За миний хувьд бас арай зүггүй байна. За баярлалаа. За яасан бэ хамт үзэж бүүнөрөө хамтаараа лагбаг байсан яасан. Бэлзнээрээ болцгоо. Юунаас л болсон гоо. Тэгээ жоохон ороос сандраад дуулж тоглож байгаа юм чинь тэгээ сандраад. Лайсгал гараад байгаа юм. Бэлзнээрээ дуулж чадсан. Хамаа одоо бэлзнээрээ дуулж чадахгүй хүмүүс зөндөө л байна. Юунаас үчиг шалтгаан. Яг шилтэгээр яг угаас мод болчихлоо. Нэр нэлээд сандарч шиг боллоо тэгээ. Чихмэлэн улаагаар. Нэлээд сандарчлаа. Үгүй шүүлт гайгүй. Шүүгчнэр ер нь шууд шүүж чадчих. За орц үзчихстэй тэгээд камертай саак шүү. За баярлалаа. Аргагүй залууч те. За баярлалаа. Амжилтсан. Бүгдээрээ хата бүжигли дуулээ хамта бүгдээрээ бүжиглэн цэнгэрцгээе бит камертоо яа оолн Сүүл газар бит камертон гэдэг дээр дуу гоё орж ирж байгаа байхгүй. За яг энэ бол зүгээр ихний аль бүр ингэ бодоод өнгөрсөн. Гэхдээ дараа нь дахиад өчнөө болоо юм бол тийм үстэй. Энэ бүр нэг сэтгэлээр байна те. За өшөө бүр чад. За дараагийн юм дээр чи тэгэж өмнөөр тэнцээ уралдаанд орж байгаа үстэй. Орж байгаа те. Оолн салхи гоё харсан гоё байсан. Харин тийм. За баярлалаа. сая төгрөг болон 5 жилийн продюсингийн гэрээний төлөө Камертон 2 шоуны тайзнаа дотны найзууд нэг ангийнхан тэрч бүхэл ах дүүс хүртэл өрсөлдөгчд болж байна. Харин одоо тайзнаа гарах оролцогчид бол соёл урлагийн их сургуулийн тайз дэлгэцийн сургуулийн нэг ангийн найзууд болох 107 дугаартай Цас Чихэр, 108 дугаартай Батамгалан нар юм. За баярлалаа. Ингээд манай шоунд бас хамгийн анхны 2 хүн 2 оролцогч үзүүлсэн. Тэгээд 107 108 оролцогч болж байна. За энэ бол мэдхээр залууч байна. За сойсын залууч байна. Яа сайн байна. Кино драма анги байна тий. Яа на хамраа яач. Чи юм шүү дээ. Тайзан дээр бэлж байгаа. Тийм бэлж байгаа. Мэдээлэл тайзан дээр бэлж байгаа. Тайзан дээр зүгээр юм бэлдсэн байгаа үстэй. Тэгээ он хөдөлгөөн бэлдэж байгаа л нэг хөдөлгөөнөл. Тайзан дээр маш олон юм хаадаг. За тэр яг за сойсын бол. За энэ тэмцээний шоу тий Камертон 2 шоунд орцсон. Сэтгэл хэрэг. Сэтгэл өндөр байх байх уу. Тэгээд хоёр хамтар орж байгаа. Энэ бас сонгох нэр төрөл арга юу вэ? Энэ юу гэж ялах вэ? Залууч үү? Сонгох гэж юу байх вэ? Энд бид хоёр бол ямар ч сан зорж иж тэ. Хүмүүрэлээ зүг. Нэг өөрсдөө шалгах юм. Ямарваа нэг тэмцээнд ороход тэ. Цөмөлн. Тэ. Тэргүүлэн орон нийтнэ гэсэн зорилготой. Тийм тест хийж байгаа шүү. Тийм шүү дээ. Тайныг ороод гарч ирэх, карт тавих гарч ирэх бол би тэгээд би шууд камерад дэлгэж байгаа хайрыг тэгээд пом. Одоо тайд амжилт хийсэн. За баярлалаа. Тэр ихтэй үстэй. Ихтэй байх уу? За би итгэж байгаа шүү. За амжилт. За амжилт. Yes. За. Яасан нэг хамар яалаа. Ойхон засч. Жаа ойхон засч. Камерт юм яасан. Хайсан дээр нэг бэлдэж байгаа. Оо за. Цас Чихэр Батамгалан тий. За. За ямар дуутай юу? Ижим гэдэг. Ураад авсан дөө. Ижим. Хоёр нэг сургууль. Тий. Соёл урлагийн сургуулийн тайз дэлгэцийн урлагийн сургуулийн жүжигчин найруулагч 3 хүрсэн. За тэгвэл одоо дуулж явахдаа жүжиглээд баларх нь биш тий. За хичээгээрэй.
За. You hang me hara heaven the song you mean anta shire namar bega tadkhan so namag turu bile hejimmeshi edegen zurhe hegel dutesh namda hejimmeshi orshimiabi Edurinhe zamda. За болсон. Чиний нэрийг хин цас чихэр чамаг Батамглаа. цас чихэр тоо нэг жоохон нэг бадаг ч юм уу нэг өөр дууд болж чадах уу? Жохон байсан. Засбудрах жихүүнаараа жиндүүхэн зогсохдоо танигаан үгүй нэцэцэг үндих хаврын цагтан зэшний гүнэс гоник асгарна Нөл бинстануудыг хараар ардаж инхилэн эрхлүүлэж хүүгээ. За баярлалаа. За цасаа. Чамаа найз үчин цасаа гэдэг үү чихрээ гэдэг үү? Цасаа гэдэг. За. Давалгаад тэнгисийн мандал дээр даруу заваа хөлөөгөлөө алтнаар ургах тэрэл зүг рүү хаз жаргалыг хаямраг мэн насан турштай үнэн чин хайрли би надад итэх хонгор мэн намун сэлхэнд төрөлд надагаар цай шиврэх борон дундуур чамтай цугадлаа чи надтай хамтдаа жаргалтай хадун зүрх мэн хобот чамд хайртай жаргал харсан сэтгэл чиний. За Батамглаа. За чамд бол авьяас байна. Жүжиглэгч авьяас байна. Дуулагч авьяас байна. Тэ. Миний бол болж байна. Хамрал жоохон тийм болсон. Энэ юм стандарт зүгээр гэсэн яа. За мэдээ. Надад таалагдлаа. Та хоёр хоёулаа гоё тайсан дээр үнэхээр бас яг сургуульд нь сурч байгаа хүмүүс их л гоё байж чадлаа. Засаа нэг жоохон санд бачимдаад байна үү? Бачим аваад тийм. Дажгөөд байж тээ. Тэгээ хамгийн гол нь та хоёроос гоё ийм нийтлийг харж байгаад их баяртай. Надлаа таалагдлаа. За яг нэгдүгээр үе дээр нөө тэгэд өөлөө дэвэл тэгэл санаанд бол яг бүр хүрлээ гэж болохгүй л дээ. Тэгээд яг министер авчмаар юм байгаад байна. 100% биш ч гэсэн. Тийм болохоор нэгдүгээр үе дээр нь хоёулыг ч тэнцвүүлэл үзье. Гэхдээ цааш тоо хоёр гэж бодох хэрэгтэй. Хамтлаг болгоод яасан ч гэсэн тоо хоёр нэг хамтлагт байна гэсэн үг биш шүү дээ. Цаан чи дахиад өөр хүүхдүүд ирэх болохоор тэр бүгдээрээ л нийлж нэг баг болно. Тэгэхээр тоо хоёрын найз байна уу, тэр юу байна уу биш. Ерөөсөө л нэг цул болгон гэдгээс ер нь битгий мартаарай. Ер нь аливаа амьдрал дээр ч гэсэн тийм шүү дээ. Бусад бүгдээр л бүхэл амжилт дандаа багаар л байдаг болохоор. За миний хувьд бол ямар ч гэсэн та хоёрт боломж олгоод үзье. Тийм тэгэхээр нөгөө нэгдүгээр шат чи яг ингээд явж байгаа 2 3 яваад тэгэхээр сая бие даах хэрэгтэй болно. Тус
Яг өөрсдөө одоо шил засчихээр яг өөрийнхөө үзүүлэх ёстой юм аа. Батамглаа өөрийнхөө үзүүлэх ёстой юм хийхгүй болвол ингээ хоёроор яваад иж болохгүй. Яг хамтлаг гэдэг чинь өөрсдөө яваандаа үзэгчид өөрсдөө шүүгээд ингээд яасан хамтлаг болно шүү. Тийм учраас яг одоо цаашдаа бие дааж өөрсдийн гэсэн юмудаа үзүүлэх тал дээр илүү ажиллах хэрэгтэй байх. Онцгой юм харна шүү дээ. Сая бол хоёр онцгой юм үзүүлж чадсан бол зөрөгтэй л байж чадлаа. За баг чи наад чинь байхгүй болно үстэй. Чин наад чи яг яатсан юм? Цогцсон. Додгдсон юм уу? Баг бэлдэж байгаа тийм. Тэгээ хандаад. Жүжиг бэлдэж. Хоёр нэг гоо жүжиг үзүүлж мэдээ. За. Шоо. За. Тэр хүндрэлтэй биш бол хоёр нэг гоё юм байж болох уу? Хүндрэлтэй биш шүү. Харж байгаа. Маягийн явчихгүй. Учиг зодлоо нөх шүү дээ. За. Тэр шууд хэлж байгаа. Хэлсэн болоо. Эхэлсэн үү? Аа. За, эвгүй. Тийм. За, чиглэх үү? Биелэх үү? Би дээр бол. За, би эхлэе. За баярлалаа. Би бүр ажиж захиж машаас байна. Сүйсэх гэсэн бас жоон задгаа болцсон бас. Тийм тэр нь арай задгаач хэлээ. Сайжлын тийм хэрэгтэй шүү дээ. Гоё юм шүү дээ. Сайхан байлаа тийм. Яг нэг үг ярилцаалаа. Тэгээд яг нэг мэрэгжлийн дуучдаж чадлаа бид тэрдээс нэгэн замчаа өглөөд маш хэрэгтэй юмнуудыг бид тэр мэдчихлээ. Дараагийн шатн дээр алдав. За яама эхний шатн дээр харсан. Тэр баярлалаа байж. Мансойс ялангуяа дараагийн мэрэгжлийн дуулаашаа ингэ биш. Дараагийн ангийнхнаас бас ингэ ороо гэдэг шонд орж байгаа. Баяр үрж байна. Тэгээд госод орсон мансойс их нэг дэмжиж хэлээ. Орж энэ байшин гахалтай юм. Камертай хоёр сар супер шоу гэж хэлээ. Камертай таалж байгаа үстэй. Таалж. Хоёрдугаар шатны бүрэг таалагдсан да. За. За амжилт. За баярлалаа. За баярлалаа. Камертой шоутай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Шүүгчид маань шүүхээсээ илүү залуус маань мэрэгжлийн үүднээс зөвлөгөө өгч байгаа нь залуус дараа дараагийн шатндаа дуугаар сонгох нь мэрэгжлийн талаасаа том боломж болж байгаа юм. Ингээд камертой шоуны маргаашийн дугаараа 9-р ангиасаа л аим тоглолт хийгээл. Мужигшин гэдэг байна. Ойлгох юм бол гэж бодоод ирсэн шүү дээ. Өсөл хийсэн. Би одоо энэ айжл байна. Явуулаа цагийн дэмий өрмөөргүй байна. Манай ээж дуулдаг юм байсан. Баяр гүйлгийг нүдмэсмэн бороо турсаад. Жохон сандраж та нар жохон сандрахгүй талаас нь хэлж байгаа. яагаад юм? Жохон тийм их талаас нь хүүлээ. Тийм ээ, энэ бол камертой хоёр шоу. Ингээд авьяаслаг залуустайгаа хамт маргааш 21 цагаас уулзлаа. Баярлалаа.